Энэ удаагийн арга хэмжээнд тус хөтөлбөрт хамрагдахаар анхын шатны өргөдөл өгсөн болон сонирхож байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад зориулан түншлэлийн хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө өгч ажиллах бөгөөд нийт 130 гаруй иргэн аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлээд байна. Соёлын яамнаас соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлийн цахим хөгжлийн харилцаа холбооны яамнаас мэдээллийн технологийн чиглэлийн компаниуд болон бусад салбарын төлөөлөл оролцож байна. Надад сая 150 орчим аж ахуйн нэгж За Дэлхийн банкны санхүүжилт хэрэгжих экспортыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд дөрвөн салбарын аж ахуйн нэгжүүдийг бол экспортод гаргахын дэмжлэг үзүүлж байгаа. Нэгдүгээрт нь бол улс сурвалж үйлдвэр, хоёрдугаарт мэдээлэл технологийн салбар, гуравдугаарт нь аялал жуулчлал, дөрөвдүгээрт нь соёлын бүтээлч үйлдвэр гэсэн эдгээр салбарууд үйл ажиллагаа үйлдвэрлэгчдийг энэ хөтөлбөрийн хүрээнд бол дэмжлэг үзүүлж ажиллагаа байгаа. Одоогоор сая бид нар 2 сард энэ хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа зарлаад материал хүлээж авч эхэлсэн. За одоо төслийн нэгжтэр бол 80 гаруй компани хүсэлт ирээд ойролцоогоор 9.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн төслүүд хүлээн авсан байна. Мөн дээрээс нь одоо өнөөдрийн арга хэмжээнд бас оролцохыг хүссэн 130 гаруй компаниудаас ирээд оролцоо явж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд экспортын бүтээгдэхүүн үйлчлэгээнд шаардлагатай техник тоног төхөөрөмжийн худалдан авалт, маркетинг, чанарын баталгаажуулалт, судалгаа, сургалт, зөвлөх үйлчилгээний ажлуудыг санхүүжүүлнэ. Нэг аж ахуйн нэгж хамгийн доод талдаа 20 сая төгрөг, дээд хэмжээ нь аж ахуйн нэгж 300 сая, кластер бүхий нэгдэл 500 сая хүртэлх төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг авах боломжтой юм а. Одоо энэ хөтөлбөрийн нэг гол зорилго нь бол эхлээд тухайн компани экспортын чиглэлд үйл ажиллагаагаа өөрөө бүх санхүүжилтээ гаргаад хийх юм. Буюу үр дүнд суурилсан. Тэгээд тэр хийсэн үйл ажиллагааны үр дүнгээр гаргасан санхүүжилтийнхаа 50% хүртэл хувийг одоо энэ хөтөлбөрөөс санхүүгийн буцалтгүй хэлбэрээр дэмжлэг болгож авах ийм яваа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар цаасны ч юм уу, цүнхний ч юм уу тийм компани бол яг юмаа хий гэсэн тийм ээ, яг экспортын бүтээгдэхүүнээ гаргая гэсэн нэг компани өөрөө эхлээд санхүүжилтээ гаргаад яваад тэгээд үр дүндээ хүрээд тэгээд хийсэн ажлынхаа санхүүжилтийг авна гэсэн. Өнгөрсөн хугацаанд бол 20-оос 21 онд 76 компани орсон байгаа. Ер нь бол нийт 9 сарын хугацаанд энэ нэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх ёстой. Одоогийн байдлаар эхнээс санхүүжилт аваа явж байгаа. За манайх бол New Жуулчин Төрс гэдэг аялал жуулчлалын компани, тур оператор компани байгаа. Манай гол үйл ажиллагаа бол гадаадын жуулчдыг Монголд үйлчилдэг. За тэгээ манайх энэ түншлэлийн хөтөлбөрт хамрагдсандаа маш их баяртай байгаа. Та бүхэн бүгдээ мэдж байгаа энэ ковидын үед бол хамгийн их энэ өр нөлөөнд өртсөн салбар бол ялцчгүй манай аялал жуулчлалын салбар байгаа. Бид хэд сая 2 жил ингээд тэг зогссон байгаа. За энэ хооронд бид нар зүгээр байлгүйгээр дотоод үйл ажиллагаа сайжруулах, борлуулалт хасвыг нэмэгдүүлэх зорилготойгоор ажилласан. За тэгээд түншлэлийн хөтөлбөртөө бид нар бол одоо вебсайтаа сайжруулах, аппликейшн хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн бий болгох зэрэг ажлуудыг бид нар төслүүдийг бичиж ингээ хүсэлт гаргасан байгаа. За бид бол нийтдээ нэг 150 сая орчим төгрөгийн төсөл бичээд үүнээс бол 50% энэ түншлэлийн хөтөлбөрөөс санхүүжхээр болсон. Тэгээ бид нар бол одоо эхнээсээ юунуудаа ажлуудаа гүйцэтгээд ингээд төсөлтөө тайлангаа өгөөд эхний нөхөн төлбөрүүд аваад эхэлсэн байгаа. Нөгөө шинээр орж ирсэн юм дээр Аж ахуйн нэгжид тавигдах шаардлага 12 ба түүнээс дээш сар үйл ажиллагаа явуулсан байх. За жилийн борлуулалтын орлого 50 сая төгрөгөөс дээш байх. Хүнс үдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны тусгай сангуудад хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх. Монгол улсад бүртгэлтэй ашигын төлөө үйл ажиллагаа эрхэлдэг дийлэнх хувийн хөвшил эзэмшдэг, хуулийн этгээд байх. За улс төрийн нөлөө бүхий хувьцаа эзэмшдэггүй байх гэсэн шаардлагууд тавигдах юм. За харин кластерт тавигдах шаардлага кластерын толгой болон гишүүн аж ахуйн нэгж кластерын хувьд гишүүн байгууллагын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан байх. Кластерын толгой болон гишүүн байгууллагын гүйцэтгэх, удирдлага болон хувьцаа эзэмшигч нар гэр бүлийн холбоо хамааралгүй байх гэсэн үндсэн шаардлагууд тавигдаж байгаа юм а.